Ажилдаа байж нэг юм одоо л нэгэн цаг гарлаа. Олон юм нуршаад яг мангагаа үргэлжлүүлье. Гэхдээ Лимбосын ач буянаар центаврууд бүгдээрээ л гэр оронтой болоод цөмөөрөөл баярлаад Лимбосоо үнэхээр их баярлаа. Таны гэсэн сэтгэлийг насан туршдаа хизээш мартахгүй. Бид үрд мөнх таны төлөө зүтгэх болно гэж хэлдэг. Лимбос хариуд нь та нар ч одоо юун ч амар нэрлэх юм. За ямар тааш над хэлсэн өгөө битгий мартаарэ. Надад үнэнч гэдгээ харуулаарэ. За тэр яах вэ? Удахгүй би дараа 7 хоногоос үржүүлгийн фестивал зохион байгуулнаа. Та нар эмэгтэйчүүддээ итэвхтэй оролцуулаарай. За ёо гэж хэлээд яваад өгөө. Лимбосыг явж байх үед нь сугны өсөн хаа нэгтэй шилж ирэнгүүтээ Ребекаг одоо бос хаашаа зөөвөрлөх үү гэд манер Лимбостой ярилцаж байна. Лимбос ч за Ребекаг чи яаж аргалах вэ? За ер нь Ребека байгаа газар руу яваад өгөө гэд мань хоёр явхаар боллоо. Бүх зүйл нэг л биш л байлаа. Учир нь түүний сахиж байсан гоблин биеийнхээ бараг тал хийсийг алдаад тухайн алдсан байдалтай бараг өхлүүд юм уу хайшин хүүр олцсон л хэвтэж байлаа. Лимбос Ребека руу ойртод харахад Ребека нэг л биш байлаа. Гидсэн амар том хөөлүүлсэн юм шиг гидсэн маш томоор онгорхой харагдаж байлаа. Хажуунаас нь туслах нь энэ ч одоо юу болох нь энэ вэ хайрхан минь. Энэ одоо ямар гээчийн гадны биед ороод ирвэ? Ямар аимшигтай юм болов гэхэд Лимбос арай гэрхээ болтой энэ гаднаас болоог байх шиг нэ дотроосоо л болсон юм шиг. Чи байдал нөхцөлийг харалтаа энэ хажуу талд нөх ухцсан байна. Тэгээд хамгаалагчийн тал биеийг таслаад идсэн байна. Нэмээд Ребекагийн гидсийг нь цоолцсон байна гэж хэлдэг. Лимбос ч цус алдаж өгчээсэн Ребека руу ойртлоо. Лимбос намайг авраач дээ би ингэж өхмөрг байна гэж Ребекаг гуйлаа. Лимбос ч түүн дээр очингуудаа шархыг нь идгээгээд орхиваа. Ухаан орсон болтой Ребека аимшигтай болсон. Тэр яг л чөтгөр шиг байсан. Намайг өхлүүд болсон. Эхлээд миний доторхыг минь идсэн. Тэгэж болоогүй намайг сахиж исэн хамгаалагч нүүрийг нь хазаж идээд өстой нэрээ алаад лавж өгч байсан. Ашгүй тоо хоёрын ирснээр намайг идээгүй тэр чигтээ нүх ухаа цогтод өгсөн. Тэр өстой ёрын араатан байсан. Одоо би ийм хүүхдтэй болсонтой үнэхээр их айж байна. Лимбос түүнийг тайшруулад за Ребека юу болсон юм бэ? Ингээд миний хүүхд хаана байна? Чи миний үрийг тээж авч байсан мэт. Одоо миний хүүхд хаачч ба. Босс Лимбос энэ болохоор яг үндэ таны хүүхд юм л да. Тэр бол цусанд улангарсан мангас байсан. Тас хараа гоблин гэж хэлмээргүй тас хараа өнгөтэй намайг дөрөөсөн ямааны ивэртэй яг л харах царайны чөтгөрлөг л гар байсан да. Би нэрээ өөрийгөө ийм аимшигтай хүүхд төрүүлэн гэж өстой нэрээ зүүдэлж байсангүй гэд Лимбост хийж орхидог. Лимбос ч нөхцөл байдлыг эвгүүлсэн мэдээд уган болж ийм зүйл болно гэдгийг би мэдчихвэсэн. Түүнийг удирдлаганда байлгаж хянаж чадах байх гэж бодож ирсэн. Тэгсэн чинь нөхцөл байдал буруугаар эргэчих шиг боллоо. Тэр амьтанд бусдыгаа бодол хамаагүй хурдан өсөн дэвшиж өөрчлөгддөг юм шиг байна. Одоо тэрийг яаж аргалах вэ гэж бодож байх үед систем ажиллаад баяр хүргэе танд. Хорон санаат хайрын бурхан төрж танд 100 оноо бэлгэлээ гэж систем Лимбост хэлвэ. Мань Лимбос гайхаж байснаа ичээд энэ ямар хачин нэрээ өгдөг юм бэ? Ичиж өхмээр юм аа гэж бодож байснаа. За ер нь энэ нэр ч надад угаасаа хэрэгтэй л дээ. Хэр баргийн хүн угаасаа энэ нэр цолно хурж чадахгүй гэж өөрөөрөө сайрхаж байлаа. Тэгснэ хоёр харуул гоблин доо. За чи ер нь эргэн тойрны нөхцөл байдлыг сайн танд нөгөө гоблин чөтгөрлөг хүүгүүд удахгүй ийшээгээ буцаад ирж магадгүй шүү. Тэр мэрийг сайн харж хинаарай. Тойрт бүхний даатгалаа гэд Лимбос гараад яваад өгөө. Тэр ч гадаа гарч Кентавр охинтой яриа өдөж байна. Тэр хоёр ч хотын зах бүглүүдээ газараа явангуут эргэн тойронд ургацаа урааж исэн ард иргэд бүгд л хаантаа та түн бүм наслаач дээ. Та болвол агуу дээдийн дээд гээл баахан хүмүүс айхалж өглөн магтж гарлаа. Сониуч байдал нь хөдөлсөн бололтой Кентавр охин ингээд Лимбосоо эдгээр яагаад танд ингэж үнэнч амар зүтгээд байна. Та ч уган бол гоблин бистэй. Тэгтэл яагаад танд ийм сайн хандаж байгаад байна гэж учир шалтгааны асуувал Лимбос. Тийм ээ. Уган бол би өөрсдийнхөө усыг эзэлсэн л дээ. Гэтэ би өмнөх хаанаас нь илүү амьдруулж байгаа. Хүн болох надад хайртай. Бүх хүмүүс надад окей yes гэж хэлдэг. Цаашлуулаад Кентавр охин яриагаа улам гүнзгийрүүлээд ингээд Лимбосоо би ерөөсөө ойлгохгүй маа. Гоблинууд гих та нар шиг амьтад бүгдээрээ л гэдэс садгалан байхыг хүсдэг. Эмс хүүхэн дуртай. Ер нь та нарын дээд хүсэл нь ийм л байдаг бистэ. Та ерөөсөө яагаад тэхгүй вэ? Би угаасаа хар багасаа л авдгаа аваад үздгээ үдцээ хөө. Надад анханасаа л
хүүхэн байсан, идэх хоолч байсан, би өөрийнхөө хүчээр босгож авсан, тэрэндээ ханаагүй улам бүр дээшлэхийг хүссэн, оргил өд мацхыг хүссэн. Би хүмүүсийн дээр гарна. Тэгээд ч болоогүй бурхны дээр гарна. Тийм болохоор чи намайг хараа сууж л бай гэж хэлдэг. Лим боссыг үг хэлж дуусны дараа хаанаас нь Лим боссоос гэрэл цацарч байлаа. Мань кентавр охинч түүний хааны аавраа бүхний захирах гэсэн хүсэл нь яасан аимшигтай юм бэ гэж бодож гардаг. Мань охинч бодож байх үед хажуунаас нь Берсенк улангарсан нүдээ умалзуулаад "Хөөе хүүхэн минь чи яасан мэдрэмж юм бэ? Чи харахгүй нөө манай босс ингээд өдөржингөө алхаж явсараа хөл гарна өвдөд байж тээ. Чи морь өстэй. Чи манай боссыг нуруунд дээрээ тавиад явчаа штэ" гэд мань охиноос гуйнаа. Мань охинч сандарс хийгээд юу л да би өмнө нь хизээч ингэж хүн ямар нэгэн зүйл нуруунд дээрээ тээвэрлэж үзэж байгаагүй маа. Надад жоохон эвгүй юм байна гэж хэлдэг. Цаанаас нь хідэн айзууд нь "Хөөе махан толгой минь чи наад охиноо зүгээр байлгач дээ. Өдөж хоргоогоод байх юм. Лим босс тэгэж хэлэхгүй л штэ. Лим босс энэ л өгөөр явал та" гэж хэлдэг. Мань Берсек ч угаасаа аавдаа хайртай болохоор би та нар шиг ингэж нарийн шинийн дүгнэлт хийж чадахгүй ч гэсэн би аавдаа санаа зовд юм аа. Арсаж тоглохыг үнэхээр хүсдэг. Аав минь миний хувьд бүх зүйлгээл мань Берсек уянгалж гардаг. Лим босс цаанаас болиулаад за одоо хангалттай Берсек миний хүү. Наад охин ч угаасаа дургуул байж штий. Тэлээс энэ кентаврууд чинь итгэл хүлээсэн хүнээл нуруунд дээрээ мордуулдаг. Хэрвээ буруу хүнийг нуруунд дээрээ мордуулчих бол амиа хорлож магадгүй гэсэн үг. Тийм болохоор миний хөө ийм зүйлээр тоглож олдгоо манаад морж угаасаа зүрүүд хүн амьтан нуруунд дээр үүрэгдэхгүй юм шиг харагдчихэв. Энэ үгийг сонсч байсан кентавр охинч дүрсхийгээл нүрэ амнуулаад аамгата. За тэгээд миний дээр гарвал гарал та мордвол морд гээл мань охин чингүүрсэн байдалтай толгоогоо тохиж байлаа. Лим босс угаасаа цаанаасаа энэ кентавруудыг маш зүрүүд үдгийг мэдсэн бөгөөд албаар охиныг гарцаагүй байдалд оруулж шантаажлж гардаг. Шансандаа хөрж сарвааснаа авсан Лим босс залтай аргагүй дээрэн гараад мордлаа. Охинч ичингүүр нь инээд алдаад жигтэйхэн аргагүй баяртай байдаг. Лим босс түүний дээр мордож байснаа яасан ч гоё юмтэй завин дээр сууж байгаа юм шиг. Үнэхээр аятайхан гайгүй явдалтай юм. Яаж яагаад тэр өсийг нэ яасан ч гоё урт хар өстэй юм. Өснийхэн шампаныхан үнэргээд стан дээр үгээр хэлхээ аргагүй сайхан үнэртэй юмаа гээл мань Лим босс алзан дээрээ сууж байгаа мануухай шиг л морины эрлийн цохныг ажиж байдаг. Энэ үеэр бүхэл бүтэн дайнаас утж ирсэн 3 улсын хаанууд бүгдээрээ л хуралдаад "За байж Лим босс одоо өршөөгөө авахгүй бол арай л болохоо байлаа шүү. Одоо гурлаа сайхан луугийн мүзээ рүү ороод луугийн ангуучийг л ер нь олё даа" гэж бодож байдаг. Тэд бүгдээрээ л мүзээ дотор л орлоо. Эрдэнэч эргэн тойрноо харлаа. Эргэн тойронд байхад ховорн нандин луугийн арга яснаас ахуулаад зүрх таст гээд бүхэл төрлийн зүйл байж байдаг. Тэр дундаас хамгийн тодоос тод гэрэлтэж байгаа зүйл бол луугийн таст байлаа. За энэ нөгөө нэг цөхрлийн ээжийг нь амь оруулахад хэрэгтэй байдаг тастан шүү. Эрдэнэ хаан ч угаасаа за энэ тастыг ер нь бол аваа явдаг ч юм уу да. Уг нь бол нэлээд хэрэг болохоор ид байна. Гэтэ энэ таст яах вэ? Одоо муусан 3 алиэлагчаас өршөөгөө авахгүй болохоо байлаа. Гайгүйхан луугийн ангуучийг хөсөж аваачиж хагаад муусан 3 луунуудыг бүгдийг нь алуулаад намаар доромжсон Лим боссоос ахуулаа бүгдийг газартаа тэгшлэх болно гэл манер шийдсэн байлаа. Тэр ч инээд баясалдан аргагүй инээж байснаа за та нарыг хүлээж байгаарай. Удахгүй би та нарт дээр нэг л луугийн ангууч дагуулад явнаа. Та нарын өвхөлж айртаж байна гэл нөгөө хэдийгээ хонцондоо харахгүй зөвхөж бодож байлаа. Дөрөв солигдож манай хэдиж хааны төвшөнд хөөсөн гоблины хайхаар ас холын хол зам руу морьсон байлаа. Энэ одоо нөгөө нэг манай Берсек гоблин байгаа сте. Тэрийг л яах вэ нүнөх бие хаагийн хүний хэмжээтэй жижигэн болгоол тэгэл хөөцөлдөж явж байгаа шүү. Гадаач айгам халуунд хүмүүс ч тисэж ядарч өгөх байлаа. Манай Лим боссоос бусна гэх үдээ. Лим боссын бараа болгосууд нь бүгдээрээ яасан ч амар айган халуун юм бэ. Би бүр болохоо байлаа шүү. Яг гэж энэ тантаа газар ирвэ. Стан нэрээ баларсан юм. Яаж байгаа Лим босс жаргалтай юм аа. Хүн амтны дээр гарч мараад мордцсон л байж ах шиг. Тэгтэл би бүр хөлөө илжиртэл алхаж штэ. Хамаг би минь шахирч дугарч ингээд мань гоп шинж битүүл гомдлоостой. Манай Берсек ч яах вэ? Тэгээл бас их л хөрх ядарч байгаа. Гэхдээ эцсийн хүртэл твцсээр л байж байлаа.
Аргаа барсан гоблин за боосо энэ доошоо нэг ангал байх шиг байна. Би тийшээ өсөрөхгүй болвол болгоо байлаа. Энд чи бүр айган халуун биш дээ. Би гис доошоо буушаад ирье гэж хэлдэг. Тэгээ мань гоблин өсрөх гэж яг бэлдэж байхад лим бос тосоогоод хүмүүн битгий яаралтай. Чи доошоо хаар над элсүүдээ хараад юу мэдрэж байна? Энэ элсүүд бүгдээрээ сордог тасдаг л юм шиг байна. Чи сайн ажиллаад харалтаа. Гоблин жаартад харлаа. Тэр элс ч үнэхээр л хачин юр бус юм байлаа. Элсний доод талыг харахад битүүл өнгийн хэлбэртэй 15 шавжин өтнүүд байдаг. Маш олон өтнүүд байсан болохоор бүгдээрээ л алмаарч байхад л юм бас одоо л ойлгомжтой. Энэ хараалын үрзэж хэмгүү хэцүү газар гоблинууд яаж хувьсан би бас одоо л ойлгомжтой санагдаж байна. Иймэрхүү хүнд нөхцөлд хувьсаж өөрчлөсөн гоблин гэхээр биднээс хэд дахин хүчтэй байх ёстой. Анхаарлаа ерөөсө сулруулж болохгүй гэд мань эддээ захиж байснаа. Өөрөө одоо нэг шид ч юм уу нэг тим ашиглаад хамт явж исэн морины эрэлтээцтэйгээ цуг нисээд одоод өглөө. Угаасаа нэгдүгээр хоёр нэг гоблин тэгээд берсэг хоёр л доо. Тэр хоёр ч тэгэл за яаж гараа даа гэж бодож байгаа эцэст нь нэг юм ард нь гарлаа. Тэд бүгдээрээ л агуу дотор явж байлаа. Лим босс бүгдэнд нь за та нар бүгдээрээ анхааралтай байна шүү. Энд нөгөө нэг хаан гоблин хизээж дайрч магадгүй анхаарал боломжтой яваа гэж хэлдэг. Тэд ч агуу доор яваал эргэн тойронд ерөөсөө гоблин харагдсангүй. Лим босс асууж байна. Хөөе марины ирлийзээ. Чи өмөл тэднийг харсан гэжтэй энд тэгээд ямар ч гоблин уурмал байхгүй штэ. Боссоо би маш тод санаж байна. Би 2 жилийн өмнө омогтойгоо золбонтод явж байхдаа энэ агууд харсан. Тэнд яалч хүнийг асар хүчтэй гоблин эд цэцэглээд хөгжиж явж байхыг би харж байсан босоо. Би худлаа ярих учиргүй гэж Лим босс хэлж орхидог. Тэгснээр Лим боссод өргөдүүлсэн маягтай миний мордонгууд энд эдээшлэх гээд аж төрний амьдрах гээд нэлээ үүсээ. Тааж тэдний их нь өхөж өргөцсөн. Би одоо болтол тэр хар даасан зүуднээс сэрж чадахгүй. Нүдэ нээгээд харахад эргэн тойронд байсан бүхий л миний ард түмэн өсөж торж өхөн нөхөж өстой нэрээ зовлон гоныг төөлж үдсэндээ босс минь гэж хэлдэг. Лим босс түүний мөрөн дээр гараа тавиад тайвшруулангаа за миний хүү бүх зүйл өнгөрсөн. Одоо бүгдийг надад даатах гэсэн маягтай хэлж орхидог. Тэгснээр Лим босс за нисдэг гоблиноо над хаваа сайхан тагнаад надад бүх мэдээллийг өгөөтгөө гэж хэлдэг. Эргэн тойрны тагнаж мэдсэн гоблин Лим босс дээр очиж хэллээ. Босс энд ойролцоогоор 10,000 гоблин байна. Хааны төвчний 1 гоблин, лорд төвчний 1 гоблин, дэд лорд төвчний 3 гоблин, 300 гаруй том гоблин, бусдын дандаа суух жижигхэн дорой биетэй гоблинууд байх шиг байна гэж хэлдэг. Тэгснээ цааш үргэлжлүүлээд энд гоблинуудаас бусад өөр хүмүүс байна. Тэд нар домог төвчний адал явдал хайгчид юм бэлээ. Басаж болохооргүй станер хүчтэй лут гарууд байна штэ. Чи тэгээ үнээс яриад байгаа. Наад хүмүүс чи үнэхээр хүчтэй байж чадах уу гэж Лим босс тулгаж асуухад тийм ээ боссоо би итгэлтэй байна. Тэд нар нэлээд өндөр түвшний хүчтэй хүмүүс байх шиг байна. Бас бид нартай адилхан гоблинуудыг л агнах гад байж байх шиг байна лээ. Лим босс адал явдал хайгчид гих гинтийн зүйлтэй очсон болоод ч тэрөө босод хүмүүстэй хандаж та нар энэ ч нэ байж би яваад тагничаад ирья. За юу гэснээ ханхууд гэрэлтэх гэрлийн зүг рүү яван отлоо. Дүр солигдож Стивен гих луг ангуучилдаг холбооны 4-р зэрэглэлийн баахан хүмүүс хуралдан сууж байлаа. Санал дээр сууж байх бүсгүй болохоор ер нь ганц нүдэд догшин чон буюу энэ дундаас хамгийн хүчтэй, хамгийн эвгүй баачгаан л. Тэгснээр нөгөө 3 хаанд хандаад муусан алей хошин банднар минь та нар энд юу хийж байгаа юм бэ? Ямар хацаа хийж байгаа юм бэ? Та нар өөрсдөө нэг танилцуулаад тахта. Би болохоор Эрдэнэ хаан байгаа. Би Сэлмийн хаант улсын хаан байгаа. Нөгөө хоёр тарган туранхай хаач айж сандарсан байдалтай. Би бас ид чидийн хаант улсынх юм аа. Манай дүүчээс ид чидийн хаант улсынх юм аа. Танаас ч яасан алей хошин банднар вэ? Бидний ярианаас нь бүр авах ч юм алга. Энд ямар хацаа хийж байгаа. Одоо би таныг яг энэ ч нухаж хаяад чөтгөрийн цэцэгт зориулаад бордоо болгоно гайгүй гэж хэлдэг. Нөгөөд ч хүлээ эзэн минь ээ бид танд нэг гоё мэдээ дуулах гэсэн юм аа. Та зүгээр сонсоол гайхнаа гэхэд ганц нүдэт за тэгээд ярээр цаг зав өрөөл алын шүү гээл тэдгэр хаадуудын яриаг сонсохор болдог. Тэд ч өөрт тохиолдсон өмнөх явдлаад ярьж бид бараг өмнө нь нэг шинээр байгуулагдсан гоблинуудын хаант улсыг дайлаа морьсон юм а. Тэгсэн чинь новшийн том 3 луу гараад ирдیں۔ Нэгэн бараг 1000 м өндрөх аимштай том галаар төрөдөг луу байсан. Би бүр 2 нүдэрээ харсан гэж боддоо. Энэ аимштай лууг угаасаа та озуурхаж байгаа байх. Бид ч бас
тэр лууг л ер нь бол алах хүсэлтэй байна. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна гэж мань эмэгтэйгээс гуйдаг. Мань эмэгтэй бодож ирсэн. Би амьдралдаа нэг л удаа 1000 метрийн өндөртэй лууг харж байсан. Тэр болохоор галт луу байсан юм аа. Түүнээс бол энгийн эсвэл ихэнх луунууд ер нь дундаж л өндөртэй байдаг. Түүнээс бол маш хавар тохиолдолд 1000 м хүрнэ бити худлаа шаагаад байгаараа ухааны юм ярьж байхад цаанаас нь туслууд наадуулж худлаа шаагаад дээ штэ. Боосоо наадуулыг чинь бүгдийн яг одоо ингээд энэ ч нухчи мохчи гэж хэлдэг. Сандасан эрднэч эзэн минь ээ авхаа минь ээ би ерөөсө худлаа яриаггүй штэ. Та миний нүдрөө харал та би үнэн хэлсэн штэ гэж хэлэхэд агшин зур шилжээд өөрийнхөө хүчтэй нүдний чицүү гэх юм уу аматерөөсөө ашиглаад нүрийг нь тэр жигтэн шатааж өрхдөг. Нөгөө хааны чэс баасан гойжод газарт ивхрэн унахтаа үгүй би худлаа яриаггүй штэ авхаа минь эзэн минь надад ерөөсө худлаа ярих шаардлага байгаагүй би зүгээр нүдэрээ харсан зүйлээ л хэлсэн гэхэд нөгөө эмэгтэйч галаа унтран гутаа чи ч юм бол худлаа яриаггүй байна. Гэтэ чи жоохон хулчир царайтай байсан болохоор би ч худлаа яриад бэ гэж бодоод ирсэн юм аа. За яах вэ би энэ үг чи итгэе. Хэрвээ чи надад худлаа хэлсэн байгавал би чамайг алж малаад ерөөсөө хүн харахын эцэсгүй чамайг хачин болгоно штэ нөхөр минь гэж хэлдэг. Тэгснэ хажуудаа байсан туслахтаа хэлээд за та нар энэ гурван хулгайчуудын ярьж байгаа зүйл нь үнэн үү худлаа гэдгийг сайхан мэдээдэх гээд нөгөө гуравтаа даалгавар өгдөг. Хэрвээ худлаа байгаа тохиолдолд энэ гурыг ер нь алж мал гээл мань ганц нүдтэй тогшин чоноо авгаач ууртаа нарахгүй хэлж орхидог. Харин нөгөө таалчлалын босс төсөө хувиргаад буцаад хүүгүү жижигэн гоблин болоод эргэн тойрноо Скайнерийн нүдэрээ сайхан эргүүлж тариулж харж байлаа. Тэгтэл нүдэнд нь 5400, 6000, 5800 гэх адал явдал хайгчид нүдэнд нь тусаж харагдаг. Тэгснэлийн бас бодноо. За эднэрч ер нь зэрэг дайрч байх шиг байна. Энэ боломжийг ашиглаад одоо дайралтандаа бэлдэж эхлэе даа гэж бодож байдаг. Маналийн босс зөвхөн санаатай болохоор дүрдээ ороод айхилж өглөнгүүгээд эсрэг талын босс төр очлоо. Боссо би нэг янзын зэвсэг олсон та нэг үзээ шалгаад өгөөч гэж хэлдэг. Тэр чимээгээр ойтож исэн омгийн босс нь ч ууртаагаар би өгмөл та нарт хэд удаа хэлсэн дээ. Доод түвшний гоблинууд бүгдээрээ сүгдэх ёстой. Дунд түвшний гоблинууд ёслох ёстой. Бүр баатрын түвшний гоблинууд яг толгой тавих ёстой гэж би хэлсэн байхаа. Лим боссын гартаа байсан сэлмийг барьж явангуудаа энэ чи янзын шүү. Чи энийг ингээд хаанаас олсон бэ гэхэд Лим босс босс харин би наадах чи гаднаас олсон юм аа. За яах вэ? Би чиний утсан чиний улаан амийг чи өршөө. Дараа надтай ингээд ёс бус харьцуул би чамаа тэр үед чинь шүүрийн шанаг болгоно шүү. Жингэр минь гээд Лим боссыг өршөөлөө. Лим босс ч угаасаа зайлтай болохоор нөгөө нэг л нүдэрээ харлаад босс найл хэд 95 левел хүрсэн. Амин 2500, нийт хүч нь 7100 хавцаа. Түүний чадварынг өвөл 9 цөлөөс хүрт хорхой төрүүлж чаддаг. Тэгээд өгөхийнхээ өмнө ховсож өөрчилж өөр төрөл зүрэлд ховсон өөрчлөгддөг. Лим босс ч угаасаа тэгээд дүрдээ ороод дахиад нэг юм асуух гэсэн чинь нөгөө босс нь яриг нь таслуулаад би чамд яасан ярих хэрэг өгсөн юм уу? Чи яасан дүрдээ орсон хошноггүй. Яасан ч юм уу өхмөр байна уу гэж хэлэхэд Лим босс ч гараа хатгаад за яах вэ? Би ч юм бол энэ хөгшин төгсгийг шууд алж чадна л да. Гэхдээ тэгвэл ер нь бол улам төвөгтэй болно. Ядж хагаад хажууд нь адал явдал хайгчд байгаад байдаг. Тийм болохоор жоох ухаалаг байх ёстой гэл манерч сөгдсөн ч хөө дув дугуул байж байсан. Дисней генет байжснаа. Босоо би энийг хэлэх гээд байж тээ. Хажуу талд бидний хүмүүс хараад байна гэд нэг зүг рүү заадаг. Тэгтэл өвгөн босс ууртаа нөгөө зүг рүү харангуут баахан адал явдал хайгчд байдаг. Бантасноо, шатсноо нөгөө нэг адал явдал хайгчд энэ мөр навшин жижигхэн гоблин яаж мэдв? Уг нь болвол намайг мэдэх хэсгүүдээ би хангалттай өөрийгөө далж чадсан даа гээл нөгөө Ахмад байдсан шүү дээ адал явдал хайгчтай Ахмад. Тэрний ч бандсан уу яасан уу тэгээл дээшээгээ өсөж гараад бөөнөрөө аимшигтай дайн хийхээр эхэлвэ. Ууралж ундуудсан өвгөн босч. За яг чи надад хүмүүс зааж өгсөн юм байна. Гэхдээ новш минь сонс заяа ч юм уу миний итгэлийг олон гөвл гоёрд заяа. Миний таалалд ингэж нийцдэг юм аа гээл. Одоо зайлаадах гээд манай Лим босс ирч хөөж гартаг. Нөгөө өдөө чи чидийн дайралтай хийгээл 10 том гэрлийн шидвэ. Мань омгийн боссч бултаж авангуудаа өөрийнхөө хүчтэй техник хэрэглэх гээд газар гараа доошоо тонгоолгонгуудаа өөрийнхөө 9 цөлийн арга ашигладаг. Энэ арга нь болохоор одоо асар том 9 дундаас баахан хүрт хорхоонууд гаргаж ирэнгүүтээ
Бүсэлтэнд орсон хүмүүс рүү бүгднлүүн дайрдаг. Энэ адал явдал хайгч дундаасаа нэг адал явдал хайгчд нь галын шидийг маш хүчтэйгээр ашигладаг бөгөөд тэнд байсан бүх хорхоонуудын шатааж орхидог. Нүднийхэн өмнө хайртай амьтад нь өвгөж байхыг хараад өвгөн боосч "За бити л өхөж болохгүй шүү. За та нар ер нь эдрийг барахгүй юм шиг байна. Та нар зүгээр агуулга орж ухарцгаа" гэд хорхоонуудаа тушаал өгдөг. За та нар ер нь над дээр хүрээ дээр бүгдээрээ сайхан цуваа дээр гээл шийдэмгий харцтай байж байдаг. Нөгөө адал явдал хайгчуд чинь тэгэл эхнээс нь ахуулаад алтан гинжээр уянгуудаа бүх бааtruуд бүгдээрээ л галын шидэ ашиглаад мөсний шидэ ашиглаад бөөнөрөөл нэгэн зэрэг асар хүчтэй дайралт хийж эхэлдэг. Дайралтанд өртсөн босс гоблин нэг гараа тасдуулдаг ба сэхээ авч амжаагүй байж хад Ахмад нь хурц үзүүртэй сэлмээрээ нэвт хатгаж амжлаа. Хатгуулсан хөвшин боссч өгсөнгүй. Харин ч түүний хамаг биеийг нэлцаагаад хоёролтой орох гойдолд ер нь бэлдэж байлаа. Мань бааtruуд ч угаасаа түүний хоёролтой орохын дийлдэхгүйг мэдэж байсан болохоор зогсоо зайгуул дайрлаа. Даанч тэр дайралт нь ерөөсөр нөлөөсөнгүй. Сүүлдээ бүр адал явдал хайгчдын ахлагч нь өөрийнхөө хамгийн хүчтэй шидийг хэрэгэлсэн ч тэр нь ерөөсөр нөлөөсөнгүй. 2 цагийн ч дуусаж өвгөн босс аимшигтай хүчтэй шавжны хэв маяг шингэсэн аимшигтай аратан болж хувирлаа. Түүний шин төрөх цаанаасаа нэг л айдас төрүүлнэ. Нөгөө хэд ч угаасаа хараад шээгээд баахан баагаад айдас давтаад цөмөөрөөл тасраа зогтож байлаа. Шинэ хоёролдоо орсон хаан гоблин одоо нэрээ нэгээр ангиж байлаа. Хамгийн сүүлд үлдсэн ахлагчийг нь тэр сэлмээрээ 14 нас нь хутгаар зоож аваад "Та нар ч нааг амжихгүй шүү" гэсэн байдалтай бүгдийг нь алж орхидог. Тэгснээ өөрийнхөө шинэ хүчинд бардаад "Яа, би ч асар их хүчтэй болчлаа. Ашгүй одоо би ингээ сэлмийн хаан тулсаас тусанж гуйх шаардлагагүй боллоо. Энэ маягаар бол би хүнд ч дээрлэхүүлж дарлуулахгүй. Би энэ хавьд өөрийнхөө хамгийн хүчрэхийг 9 сүлийн улсаа мандан байгуулах болно" гэж багталтан аргагүй инээж байхад араас нь л юм босс. Боссо, би та надад бас шинэ улс байгуулах гэж байгаа бол эзэнт гүрнийхээ баг хэсгийг өгөөчтэй гэж ёчтой наргагүй түүнтэй ярьж байна. Эргээд харсан хорхоо боссч "Чүм үү өхөөгүй байсан юм уу? Чүм үү сул дорой нэгэн одоо юу вэ? Чи надтай ингэж ярьдаг болцсноо" гээл сүртэй аргагүй эргэж харлаа. Тэгтэл лим боссын ард нь баахан л хамууд нь байж байлаа. Мань өвгөн босс угаасаа тэнийг биш болохоор "Юу вэ? Чи манай омгох биш эсэн юм уу? Ямар аваа баачка вэ? Ан харахад хүчгүй сул дорой харагч байсан. Одоо болохоор чиний хамаг хүч чадал чинь өөр дотроос чи ундарч гарч байна штэ. За яах вэ? Хоёулаа сайхан үзүүл үзьегээд мань лим боссын эсрэг хорхоо хаан хамуудтайгаа нийлээд асар том дайн хийх гээд бэлдэж байлаа.